Улсын хурлын дарга инх бол Далан задгад сумын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. 90 талбайд инженерийн дэд бүтцийг зохицоор нь байгуулад байгаа шин суурьшлийн бүсийн бүтээн байгуулалтын ажилтай улсын хурлын дарга танилцсан. Далан задгад сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ аймгийн төвийн хөгжилд шийдвэрлэх үүрэг бүхий зам тээврийн болон инженерийн шугамшуулжээ. Түүнчлэн ус, дулаан, цахилгаан, холбооны найдвартай их үүсвэрийг эхний ээлжинд барьж байгуулах, өргөдгөх, шинжлэх, чиглэл баримтлан ажилсны хүрээнд орон нутгийн төсөөс 21 тэрбум 813 сая төгрөгийг зарцуулжээ. Үүний үр дүнд Далан задгад сумын засаг даргын тамгын газар 200 хүүхдийн цэцэрлэг, 128 айлын орон сууц, 44 айлын амны орон сууц зэрэг барилга байгууламжуулан 3.1 км хатуу хуучилтай авто замыг ашиглалтанд оруулсан байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2009-өөс 2021 он хүртэл 3 үе шаттай байхаар тооцоож, ойрын хугацааг 2009-өөс 2012 он, дунд хугацааг 2012-оос 2015 он, төлөвлөлтийн хугацааг 2015-аас 2021 он байхаар тус тогтоожээ. Нийт 90 тус бүсэд 2376 өрх 9138 хүн амын суурьшил амьдрахаар төлөвлөгдснөөс 98.6% нийтийн орон сууцнд 1.4% нь амны орон сууцнд байхаар тооцжээ. Мөн засаг захиргааны бүс, нийгмийн дэд бүтцийн бүс, ногоон байгууламж, амралт зугаалгын бүс, зам талбайг төлөвлөсөн байна. Уул уурхайн жишг сургууль, Далан задгад сумын засаг даргын тамгын газар, аймгийн төв музей, 850 хүний судалтай театр, усан спорт цогцлбор, 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, авто зам, явган хүний зам зэрэг томоохон барилга байгууламжуудыг мөн барихаар төлөвлөжээ. Далан задгад сумын шин суурьшлийн бүсэд байгуулагдаж байгаа Баян булаг хотхны барилгын ажлыг гүйцэтгэх, амны орон сууцны 1 м квадратын үнийг 1,150,000 төгрөгт доктортой барих үүргийг тус компани хүлээсэн байна. 2015 онд 44 айлын амны орон сууц ашиглалтанд орсон бол 2016 онд 20 айлын амны орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөд байгаа талаар улсын хурлын дарга танилцуулсан. Үүний дараа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн оролцоо 51%, хувийн эвшлийн оролцоо 49% байхаар тогтоосны дагуу махан бүтээгдэхүүн боловсруулах, хөргөх, хадгалалт гэсэн үндсэн эрхлэх үйл ажиллагаа, 5 хошуу мал, сүүний фермийн үйл ажиллагаа, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, үр тариа болон бусад ургамал тариалт гэсэн туслах үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан говийн 3 уул компани үйл ажиллагаатай улсын хурлын дарга танилцсан. Үйлдвэр байгуулан нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллага зорилтоо биелүүлж хүсч байсан үр дүндээ хүрсэн тул бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар компани өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор говийн 3 уул компани орон нутгийн өмчийн оролцооны 51%-ийг хувьчлах асуудлыг санал болгосны үндсэн дээр төрийн эмчийн хорооны 2014 оны 426 дугаар тогтоолоор тухайн онд бусад холбогдох хууль тогтоомж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 98 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн 51%-ийг хөрөнгө оруулагч талд худалдсан байна. Одоо яг нэг гол асуудал бол тэр оюутлогоо, урагшаа хил эдгээр асуудал бол нэг 59 км-ийн нэг замын асуудал байгаа байхгүй. Далан задгад цогцч хоёрыг. Далан задгад цогцч мөн цогтовоо цогцч холболтууд байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм нэг зам аймаг руу ирсэн. Тий, цогтовоо цогцчийг холбох нэг зам дутаад байгаа. Тэгээ цогтовоо цогцчийг яахын тулд энийгээ тийшээ биш энэ биш голоос нь хатгачих бол тэр нь 59 км байх юм. Тэгэх юм бол Улаанбаатар өөрөө шууд юугаар гашуун сухатай хил гарч байгаа. Олон улсын замтай болчих. Бас нэг тарин зам. Юу цогтовоо цогцч дээ. Тэр 100 км тавих уу 60-ыг тавих уу гэдэг сонголт юм биш. Тэгэхээр аймаг цогцчийн бас цогцчийн цогтойг холбохын оронд хэлбэрчлээ дахиад 50-60 км тавьчих юм бол бүх талын хэрэгцээ гаргасан нэг юм байна. Одоо тус үйлдвэр нь үндсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж, орон нутгийн зах зээлд цэвэр ус махан бүтээгдэхүүн нийлүүлж байгаа төдийгүй оюутлогоо компанитай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй ажилладаг байна.